Монголын гимнастикийн холбоос зохион байгуулагддаг энэхүү тэмцээн 6-8, 9-11, 12-14, 15-аас 17 насны ангиллаар олон улсын гимнастикийн холбооны 2017-оос 2020 оны аэробик гимнастикийн дүрмийн дагуу явагдсан. Тус тэмцээн Орхон аймагт 4 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тэмцээнд нийт 14 багц медалийн төлөө 16 байгууллагын 208 тамирч өрсөлдөж байна. За энэ удаагийн тэмцээн Орхон аймаг зохион байгуулж байгаа онцлог. За хамгийн холоос ирсэн аймаг гэх юм бол Сүхбаатар аймагаас ирж оролцож байгаа бас онцлогтой болж байна. За Орхон аймагт бол энэ гимнастикийн улсын арга шалруулах тэмцээн 4 дахь удаа зохион байгуулагдсан. За ингэж орсноор энэ тэмцээнд орсноор тамирчдын хувьд бол зэрэг цолно ахих, спортын мастер, дид мастер цол руугаа одоо цолны болцол хангах ийм тэмцээн байгаа. Энэ тэмцээнд оролцсон тамирчид маань 10 сард бүгдээр нь Солонгос улсад зохион байгуулагдах аэробикийн одоо Аз төвийн аврах шалралт тэмцээнд оролцох ийм тамирчид одоо өрсөлдөж байгаагаар их онцлог болж байгаа. Тэмцээнд оролцогч өсвөрийн тамирчдын ур чадвар, техникээ жилээс жилд сайжирч, оролцогчдын тоо нэмэгдэж гимнастикийн спортын нэр хүндээ багш дасгалжуулагчид шүүгчдийн ур чадвар сайжирч байгаа тухай тэмцээнд оролцогч нар ярьж байлаа. Хувьсгал аймагаас 30 хүүхэдтэй ирсэн байгаа. Тэгээд Дэлгэр мөрөн цогцлбор сургууль, Мандагцэг багштай Дэлгэр мөрөн цогцлбор сургууль, за спортын нутгийн аваргууд спортын сургуулийн багш Нэргүү Баатар, за тэгээд аэробик гимнастикийн олон улсын хэмжээний мастер Мөнх Насан тэгээд ингээд ийм бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирлээ. Тэгээд ямар ч байсан 6-аас 8, 9-ээс 11, 12-аас 14 наснд бол бүр бүтэн багаар оролцож байна. Тэмцээн бол маш сайхан явагдаж байна. Орхон аймагт зохион байгуулагдж байгаа тэмцээн бол бас ялангуяа Хүсгэл аймгаас ирж оролцож байгаагийн хувьд бол зам ойрхон тэгээд бас их төвхөмтэй болж байна. За жил болгон Улаанбаатар хотод болохоор ч бас зардал чирэгдэл өндөр гардаг учраас бас гисэн идэж бид нар бол оролцдог л доо. Тэгээд энэ жил бол бас тэмцээний зохион байгуулалт ерөнхийдөө одоо их гоё болсон байна. Тэгээд их сэтгэл хангалуун байна. Өндөр зохион байгуулалтаа сайхан зохион байгуулагдаж байна. Би болохоор зэрэг 6-аас 8 нас ганцаардсан хос, 9-өөс 11 нас ганцаардсан хос баг гэсэн 12-оос 14-оос ганцаардсан хос, гурвуулсан баг гэсэн багуудаар нийт 16 хүүхэд тэмцээнд оролцож байна. Орхон аймагт бол гимнастикийн спортоор хөгжих боломжтой, дасгалжуулагчдын хувьд бол цөөхөн байдаг. Спорт нь болохоор хүнд болохоор би болохоор Орхон аймагт гимнастикийн спортод 2004 оноос хойш аймаг улс хүүхдийн наадмын спортын төлөвлөлт хүүхдүүдэд оролцуулж байгаа. Одоо бид нар аэробик улсын аврах шалралт тэмцээнд 5 дахь удаага оролцож байгаа. Төлийн аймагаас ирсэн 8 настай гээ болоо. Тэгээд ганцаарсан төрлөөр ороогүй, гурвалсан баг төрлөөр орж байгаа. Тэгээд харин өмнө нь гурвалсан хаалт орсон, тэгээд сандарсан. Их сандралтай. Тэгээд ер нь бол тайзан бэлтгэлийн юм дээр гарахад ичмээр байдаг ч хараа тайзан дээр юм уу ийм бэлтгэлийн юм дээр гарч ирэхээр илүү сандардаг юм байна гэж ойлголоо. Намайг Тэмүүлэн гэдэг Улаанбаатар хотоос ирсэн оюуны сургуулийн багийн тамирчин, тэгээд ганцаарсан төрлөөр орсон. Хотын авраг дээр дийлэгдсэн хүүхдээ нэг балаар ясан хөрөл медалийн болцол хангасан. Манай аав намайг сонголттой мундаг болгоё гэж хичээлсэн. Тэгээд одоо 3 дахь жил болж байгаа. Орхон аймагт гимнастикийн холбоо байгуулагдаад 17 жил болж байгаа бөгөөд үйл ажиллагаа болон тамирчин чадвараараа улсад 6 удаа эргүүлж байжээ. Мөн энэ жил гимнастикийн тэмцээний шал буюу дэвжээг анх удаа орон нутагт авчирч тэмцээн явуулж багш дасгалжуулагч тамирчдад туршлага солилцох боломж бүрдүүлснээс гадна илүү мэргэжлийн төвшөнд болсон байна. Мөн тэмцээний үеэр орон нутагт гимнастикийн спортыг хөгжүүлэхэд тусалж дэмжих уран хөдөлгөөнт гимнастикийн анги аврах шалгуулах тэмцээнийг Орхон аймгийн цэцэрлэгийн нэрмжит болгон явуулж ирснийг үнэлж Монголын гимнастикийн холбооны дээд чагнал Алтан од Хотонгоор Орхон аймгийн цэцэрлэгийг шагналаа.